доод давхар руу улсах чиглэлд байгаа хүмүүсийг сэрэмжлүүлье. Буцаага тэднүүсийг өөдлөх, дэвжих тэр замд нь оруулъя гэсэн санаачлагтай төсөл боловсруулад байгаа юм аа. Эхний ээлжинд бол ингээд хүмүүсээ яваад анкетжуулаад манай төсөлд хамрагдах сонирхол байна уу, оролцох уу гэд хүмүүсээ бол анкет бүглүүлээд гарын үсгийн зуруулаад явцсан байж байгаа. Нийтдээ хэдэн хүний анкет бүрдүүлв ер нь тань хүчний хүнтэй уулзав? Биднээс нэг амьдрах ухаан төвгээд тэн дээр очиход бол Эрдэнэ тунгалаг гэдэг даргатай. Тэнцээ бол 2300 хүний иж бүрэн судалгаа байна. Одоо хаана таних тэмдэгтэй урд нь яаж исэн хэдэн оноос арх уусан гэх бүр нэлээд дэлгэрэнгүй судалгаа байна. Биднээс яг энэ төсөлтөд оруулах хэмжээний бол эхний ээлжинд нэг 50 хүнээр эхэлье. Тэгээд цаашлаад 1500 хүнээ яаж хамруулах вэ? Яаж энэ эмгэгийн тайлах ёстой? Наркологийн талаас нь одоо тэр шинжлэх ухааны талаас байх юм уу? Нэг гипноз ч эсвэл нэг ламбо ч юм уу хурж ирэл ганц элддэл архинаас гаргах юм уу? Ер нь дэлхий дээр энэ архинд онцсон хүмүүсийг хамгийн хурдан аргаар яаж нийгэмшүүлэх вэ гэдэг аргачлалыг Монгол улсад биднээс өнөөдөр тодорхойлё. Энэ аргачлалыг гаргаж авъя гэсэн бас нэг том зорилт тавьчаад байгаа. Тэгэхээр танд бол ер нь хэр боломжийн санагдаж байна. Энийг бол би мэрэгжлийн эмчийн хувьд бол маш их одоо зөв төсөл хийгдэж гэж бодож байгаа. Яг тэгэхээр өнөөдөр манай нийгэмд яг үнэхэрийн одоо энэ хүмүүсийг нийгэмшүүлэх гэдэг юм бол ерөөсөө одоо л ярьж эхэлж штэ. Хуучин ерөөсөө энэ нийгэмшүүлэх гэдэг юмыг бол бид нэр ерөөсөө ойлгодоггүйсэн. Тэгэхээр энэ одоо өөрөө хүн манай үндсэн хуулинд байдаг тийм ээ. Хүний эрх гэж юм байдаг. Хүн амьдрах эрхтэй, хүн эрүүл одоо эрүүл байх эрхтэй гэсэн олон эрхийг зөрчигдсөн ийм одоо хүн одоо хүмүүс одоо бий болчихжээ нийгэмд. Хуучин бол бид нарт ийм нийгэмд бол ийм хүмүүс байгаагүй шүү дээ. Нэг ганцхан сохтуу байх гайхдаг байсан. Гайхдаг байсан тийм. Тэгэхээр одоо нөгөө энэ хүмүүсийг одоо яах ёстойгоо нийгэм нь өөрөө ч мэдэхгүй одоо хинч мэдэхгүй болоод одоо ингээл хөрхи ердийн л ирүүл одоо амьдарч исэн хүмүүс маань одоо тэр доотлын нийгэм рүү айгүй хүмүүс ороод байгаад бол үнэхээр мэрэгжлийн эмчийн хувьд бол би айгүй их тийм сэтгэл зовж явдаг тийм. Ийм сайхан асуудлыг бол одоо гаргаж тавьж одоо энэ зарим нь одоо хүн хогч гэж ярьж байгаа тийм ээ. Зарим нь одоо юу гэж нэрлэхээ ч мэдэхгүй байгаа. Гэхдээ энэ маань өөрөө цаана хүн шүү дээ. Хүн учраас энэ нөгөө үндсэн хуулиар олгогдсон эрхүүд нь энэ хүнд байж л байгаа. Тэр энэ хүмүүсийг маань нөгөө үндсэн хуульд олгогдсон эрхийг сэргээх гол юмчил нөгөө нийгэмшүүлэх, нийгэмд оруулах ажил. Тэгээ энэ ажилдаа бол нэг талаас нөгөө бидний дунд байсан хүмүүсийг маань хүний эрхийн сэргээж өгж байгаа, нийгэмшүүлж байгаа. Нөгөө талаас энэ нийслэл хот гэдэг бол улсын нүүр царай байдаг. Тэр бол одоо хогхгүй байх ёстой гэдэг энэ сайхан санаануудыг бол бүгдийн төсөлд оруулж өгсөнд би их баяртай байхгүй. Нэг талаас нийгэм маань энэ нийслэл хот маань бол улсын нүүр царай учраас хоггүй байх ёстой. За нийслэлийн иргэд маань хогоо яаж ялгаж сурах уу? Энэ биднэрт айгүй олон одоо зөвхөн энэ нэг 1100 2000 хүнийг нийгэмшүүлэх биш. Дээрэс нь одоо нийгэмд энэ хогийг яаж хаях вэ? Хогтой яаж хандах ёстой? Бид нар хогийг одоо хураагаад байвал баялаг болох юм байна гэсэн ийм санаанууд оруулж өгж байгаа. Би энэ хэсэлд бол одоо 100% их сэтгэл ханамжтай байгаа. Энд бол одоо гар биеэр мэрэгжлийн эмчийн хувьд бол би одоо яаж тэр номын шинжлэх ухаан, анагаах ухааны талаас нь бол яг энэ хүмүүстэй сэтгцийн талаас нь тийм ээ. Энэ архины хамаарал, энэ бие хүний одоо дороотлын зүгээс нь одоо ямар өөрчлөлт гардггүй, тэрийг одоо яаж сэргээх үү, биологийн талаас нь яаж сэргээж хэвийн байдалд оруулах вэ гэдэг талаас одоо гар бие одоо танай төсөлд хамтран ажиллахад бэлэн байна. За яг эмчийн зүгээс одоо энэ архины хамааралтай, архин донд хөвчтэй одоо 3 дугаар үе шатад орсон, нийгэмсэндээ нийгмээс одоо тусгаарлагдсан, нийгмээс одоо бүр одоо гадуурхагдсан. За энэ хүмүүс маань яадаг гэхээр архийг олон жил уусан. Дээрээс нь бие бэлтрийн хувьд одоо бас нэлээх эмгэгүүд одоо дотор эрхтний талаас, биологийн талаас бол нэлээх эмгэг өөрчлөлтүүдтэй болсон. Дээрээс нь сэтгцийн их өөрчлөлт орсон, зам төрхийн өөрчлөлттэй ийм хүмүүсийг бид нар энэ төслийн арга хэмжээнд одоо ингэж хамруулж орж явахдаа бид нар бол бас нэлээд одоо бэрхшээл тулгарна. Гэхдээ энд бол одоо зөрөгтэй ийм ажлыг эхлүүлж байгаа учраас бол
бид аль болохоор тухайн тэр хүмүүсийнхээ онцлогт одоо яг мэрэгжлийн зүгээс энэ яг л бидний хийдэг ажил л да, энэ бол яг л бидний мэрэгжлийн ажил, нарийн мэрэгжлийн ажил. Тэгэхээр энэ ажилд бол бид нар одоо нэлээ хүч, нэлээ их одоо анхаарал хандуулж яж бас яах оролцох ёстой үүрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр эхний ээлжинд бол бид яавч гэсэн хүмүүсээ одоо анкетжуулаад хүмүүсээ бүртгэлтэй хамруулах нь чухал байх. За хоёр дахь ээлжинд бол яалч ч байхгүй эмнэлгийн үйл ажиллагаа бол энд эхлэх ёстой гэж би бодож байна. Яг одоо яг тэр энэ хүмүүс маань олон жил одоо архины хамааралд архиудаг, дээр нь айгүй тийм стандартын бус айгүй тийм ер нь бараг л их хортой маягийн тийм архинууд одоо уудаг. Тэгэхээр тэрийн хорыг одоо тайлах зар бие бэлтрийн талаас эрүүлжүүлэх, эмчилгээ үйлчлэгээ хийх бол одоо дараачийн зорилт гэж бодож байна. За ингээд энэ хүмүүсийн маань сайхан эрүүлжүүлээд за дээрэс нь бид нар сэтгэл заслаа хийн, эм тариагаа хэрэглэн ингээд одоо нөгөө дараачийн шатнах сэтгэл заслын хэлбэрүүд нөгөө бяцлагч эмч, нөгөө багш, нөгөө одоо бид нар бусад одоо энэ сэтгэл зүйгээр нөлөөлөх юмнууд одоо ширээ ч гэдэг юм уу тийм ээ бяцлаглалын янз бүрийн хэлбэрүүд байна. Энэ бүхэн бол сэтгэл заслын хэлбэрлэлтэй эмчилгээний хэлбэрүүд. Энийг бол одоо би бас дэмжиж явдаг. Тухайн тэр хүн ямар сүжиг бишрлэлээр юунд одоо сүжилж чадна уу? Тэн дээр бас үр дүн гардаг. Жишээлбэл за одоо эмчтэр ирээд ерөөсөө зөндөө хэмжлэгээ хийлгээд архинаас гардггүй мөртлөө лам дээр очиод гарчдаг тийм. Тэгэхээр тэр хүний сүсэг бишрэл бол эмчээс илүү лам тэр хүнд нөлөөлсөн байна шүү дээ. Тэгэхээр энд дод ч гэсэн тийм хүмүүс зөндөө байгаа. Тийм учраас би бол одоо бусад тэр одоо бөө одоо тэр янз бүрийн шашны янз бүрийн хэлбэрүүд нөлөөлөхөд бол би бол мөрний зүгээс бол мэрэгжлийн хүний зүгээс эсэргүүцэх юм байна. Энэ бол сэтгэл заслын хэлбэр учраас заавал байх хэрэгтэй гэж байна. Яаж хольж болох уу гэдэг юм аа тийм нэг. Тийм. Хамгийн боломжтой, хамгийн оновчтой аргыг бид нас гаргаж авах хэрэгтэй. Тэгэхээр хүн болгон дээр нэг тодорхой анкет хөтлөгдөөд бүр хавц тэрэг гарч ирээд ийм аргашинтай ер нь шалтгаан нь одоо нэг удаа их нэртэйгээ зодолцсноос болоод ер нь архиугаад эхэлсэн юм байна гэд уг шалтгааныг нь олоод тэрийн сэтгэл зүйд нөлөөлөх аргаар хийгээд эхлэх юм бол дээрэс нь нөгөө нэг яг тэр эмгэг дуршлыг дарах эмчилгээнүүдээ хийгээд хослоод эхлэх юм бол нөгөө хүмүүс маань үр дүн гардаг. Угаасаа гардаг. Тэгэхээр энэ дээр би бас нэг юм харж байна. Эндээс бол бид нар их олон гой судалгааны ажлууд гарч ирэх надад харагдаад байгаа байхгүй. Жишээлбэл одоо аргачлал гэдэг одоо судалгаан дээр үндэслээд бид нар чиний түрүү чи хэлжээс аргачлал одоо гарах бах тий. Энэ хүмүүсийг ямар хэдийн хугацаанд ямар арга хэлбэрээр одоо нийгэмшүүлэх хамгийн одоо боломжтой аргачлал гийг гаргаж ирнэ гэж хэлжсэн санаа их зөв санагдаж байна надад. Тэгэхээр энэ дээрээс бид нар их олон судалгаанууд гарч ирэх байх гэж бодож байна. Одоо энэ хүмүүс маань нэгдүгээр бид нар ям хэдийн хугацаанд энэ хүн хордлогоос гарч ийн тийм ээ. Хэдийн хугацаанд энэ хүн одоо оюун санаанаас сэтгэл зүйн эмчилгээнд хэдийн хугацаанд автагдаж байна. Тэгээд дээрээс нөгөө реабилитац буюу хөдөлмөр эмчилгээ шүү дээ. Нэгсэндээ нөгөө бидний одоо 3 дахь чинь хогойн одоо ажил хийх гээд байгаа маань 3 дахь хэлбэр бол нөгөө эмийн эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ, 3 дахь нь хөдөлмөр эмчилгээ, эцэст нь нийгэмшүүлэх гэдэг энэ процесс маань нөгөө эмнэлгийн энэ процесс маань яг л жам ёсоор явагдчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бид нэг гоё судалгааны ажлууд гарч ирнэх гоё сүүлд нь бол энэний дараах гоё аргачлал гарч ирэх байх гэж бодож байна. Тэгэхээр судалгааны ажлыг бол би бүр ерөөсөө яг чиний хэлдгээр эхлээл хүнээ анкет бүртгэлээс эхлэх байх гэж бодож байна. Ерөөсөө яг ямар зан чанартай, яг юунаас болж архиусан, яагаад энэ замд хүрчүүг энэ хүний тодорхой түүх байгаа шүү дээ. Энэ түүхүүдээс эхлээл бид нарт их олон судалгааны юмнууд гарч ирэх байх гэж бодож байна. Янз бүрийн мэрэгжилтэй хүмүүс байгаа тийм. Энд чинь нийгэмд хичнээн сайхан ажил хийж ирсэн, бидний дунд адилхан явж ирсэн хүмүүс байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр хамгийн эхний ээлжинд биднээс 1500 хүнээс нэг 50 хүнээр эхлэе гэж бодоод байгаа. Тэгээд 100, 200, боломж байвал 300, 400 болгоод явъя гэж бод. Тэгэхээр эхний ээлжинд энэ хүмүүсээ байрлуулах байр яг үйл ажиллагаа явуулах хэмжээнд ямар байгаасаа гэж та төсөөлж байгаа. За эхний ээлжинд бол би ямар ч байсан нэг одоо заал байхад тийм ээ 50 хүнээ бас нэг байршуулах хэмжээний. За ямар ч байсан тустай байраа их зүгээр гэж бодод байгаа. Одоо ямар нэгэн одоо өөр нэг үйл ажиллагаа хавсарсан биелээс объект. Зүгээр нэг тустай тий. Яг тэгэхээр бидний үйл ажиллагаа дотор айгүй олон чиглэлээр явагдаж шин. Тим имлэг нөгөө сэтгэл засал, бяцлагд янз бүр юм. Тийм учраас энэ бол ямар ч байсан хажууд нэг үйл ажиллагаа явуулаагүй нэг тустай объект байсан чухал гэж би миний хувьд бодогдож байна. Хоёрдугаар дээр нь энэ байр маань
эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад бас тохиромжтой байхад нэг ямар ч байсан нэг хэсэг бол бид бол эмнэлгийн үйл ажиллагаа зайлшгүй энд хамт давхар параллельно явагдах хэрэгтэй. Тийм эмнэлгийн үйл ажиллагаа явагдах. Одоо дээр дараагийн тохиолдолд яг сургалт одоо тэр бясалгал янз бүрийн одоо илүү чөлөө цагаар бие бэлдрийг хөгжүүлэх эдгээр чинь нөгөө бие бэлдрийн хөгжил бас их муутай болсон байдаг. Тэрийг хөгжүүлэх барих ийм одоо бас нэг өрөө тасалгаа боловсрол. Одоо ийм байвал одоо миний санаа бол тийм байна. Санагдаж байна. Тэгвэл одоо яг биднээс байрлуулах байраа хайхаар өнөөдрөөс явж эхлэх гэж байна. Тойроод одоо зар үзээд явна. Тэгэхээр таны хэлсний дагуу ямар байр хайх вэ гэхээр тусдаа бие даасан объект байх ёстой. За хашаатай байвал бүр сайхан байна. Тэгээд заал байх ёстой юм байна. Шаардлагатай хүмүүсийг эмчлэх өрөөнүүдтэй байвал бүр их зүгээр юм байна. Мэдээж хүрээд ирэхэд нүлээж авахдаа усанд оруулаад тэгээд нэг унтах, хувцас солих тэр хувийн хэрэгслээ хадгалах шкафнуудтай ингээл иймэрхүү чиглэлээр байр хайх хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Тэгээд энэ төслөө биднээс хот руу албан бичгтээ хөргүүлсэн. Хотоос цогцлмоо дарга бол бас яг л тань шиг маш сайхан дэмжиж байгаа. Зүйтэй одоо биднээс бүгдээрээ л хамтарч хийгээд чи би энэний ажил, тэрний ажил, зөвхөн эрүүл мэндийн яамны ажил, халамжийн ажил гэдээ бие рүүгээ түлхээд авах биш. Бүгдээрээ хамтраад одоо нэгэнт нийслэлийн нутгийн зөвлөлөөс ийм санаачлага явчихж байгаа юм чинь сайхан дэмжээ тал талаасаа орж ирээд үнэхээр энэ хүмүүсээ нийгэмшүүлээд энэ давхар руу уулзж байгаа хүмүүсийг сэрэмжлүүлээд ингээд хамтдаа хүчрхэг дунд давхаргаа байгуулах нь их зүйтэй гэдэг хамгийн ихний дэмжлэгийг өгчөөд байж байгаа. Тэгэхээр одоо эрүүл мэндийн яамны сайттайгаа уулзсан, халамжийн яамны сайдд бол албан бичгээ өгсөн байж байгаа. Тэгээд нийслэлээс сонгогдсон 20 гишүүндээ бас энэ төслийг мань дэмжиж өгөөч, бүгдээрээ хамтраач гэдэг албан бичгээ төсөлтөйг хөрвүүлсэн байж байгаа. Нөхдүүд маань бас алтай гишүүнээс эхлээд холбогдож эхэлж байгаа. Тэг яа бид нас бүгдээрээ нийлээд энэ төслийг чинь дэмжиж өгье. Одоо хотоо бүгдээрээ л нийлж аврахгүй бол болохгүй байна гэдэг юм ярьж байгаа. Тэгэхээр таны наркологийн эмнэлэг бол яг энэ цаг үед бол Монголд хамгийн хэрэгтэй байгуулга болчихжээ. Одоо нэг айлд чинь нэг өрхөд 100 литр архин оногдоод байгаа гэсэн тооцоо гараад байгаа үстэй. Тэгээ ууж байгаа хүмүүс нь хэд байгаа вэ? Дарга цэрэг, эрэгтэй, эмэгтэй, тарган, бүдүүн, туранхай ерөөсө бүгд л уудаг болчих. Тэгэхээр энээс салахын тулд танаа явуулж байгаа үйл ажиллагааг асар ихээр өргөжүүлэх хэрэгтэй байна. Болж өгвөл дүүрэг болгоно. За эхний ээлжинд энэ төслийн хэмжээнд өргөжүүлээд та бас нэг тодорхой хүмүүсийг томилоод тэнцээ өөрөө бас нэлээд удирдах ажиллах маягаар орж ирвэл их сайхан байна. Тэр зөв шүү. Үнэхээр одоо манайх зүрх шимшрүүлсэн асуудал бол монголчуудад тулгамдчаад байгаа. Энэ асуудал бас энэ төслийн хүрээнд бол бас л би энэ архитай хүн яаж хандах ёстой вэ гэдгийг бол бас давхар энэ төсөл явагдах ёстой. Бас нийтэд бол бас тийм мессеж очих ёстой гэж бодож байна. Энэ наркологийн төвийн эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлж өгөөч гэдэг энэ хүсэлтийг Хүрлбаатар сайдад тавья. За их баярлалаа. Тийм биднүүсийг бас дэмжих байх гэж найдаж байна. Тэгээд байраа бас нэг 2-3 хувилбар гаргаж ирээд танд үзүүлье. За. Энэ байр яаж ин болж гин үү? Энэ хүмүүсээ хүлээж авахд тэгээд хүн хог гэд нэртэй болсон энэ хүмүүс ч гэсэн мэдээж эрдэнэт хүн те. Тэгэхээр байр нь ч гэсэн нэг гачин сарантай юм байвал энэ хүмүүсийн маань сэтгэл санаа бас сэргэж өгөхгүй юу? Тэгэхээр уул нь болдог бол нэг сайхан орд харш шиг юмд оруулаад эмчлэмээр байгаа. Зөв шүү. Тийм. Тэгэхээр боломжийн байр хай мэдээж би ч бас хайлтсий. Тийм. Тэгэхээр нөгөө нэг түрээс мөрөөс нь дилжгүй юм байдаг багт гэхдээ олон сайд дарга нар дэмжиж байгаа юм чинь болох байлгүй дээ л гэж бодож байна.